Шинэ жил олон Халлоуны уур амьсгалыг зэрэг оруулж чаддаг киног нэрлэл гэвэл ямар ч эргэлзээгүйгээр 1999 оны Sleepy Hollow-ыг нэрлэнэ. Найруулагчаар нь үзэгчдийн төсөөллийг хар дарсан зүйцтэй нь холбож чадсан Gothic Horror Dark Fantasy төрлийн тухайн үеийн үзэгчдийн сэтгэл зүрхэнд үрдүүлдэж чадсан уран бүтээлүүд болох Beetlejuice 1988, Хайчин гарт Edward, Nightmare Before Christmas, Planet Apes, Corpse Bride, Alice in the Wonderland гэд нэрлэдэвэл дуусахгүй маш олон гоё кинонуудыг найруулсан Tim Burton ажилласан билээ. Нэг хэсэг Tim Burton найруулсан л гол дүрдэн Johnny Depp тоглосон л байх ёстой гэх яриа хүртэл гарсан байлаа. Тийм ч болохоор энэ удаагийн дугаараар мөн хоёрын хамтын уран бүтээл болох тэртээ 1999 онд гарсан Sleepy Hollow-ыг та бүхэндээ ярьж өгөх гэж байна. Киноны ихэн захиавч нь хаа нэгтээ явах гэж байгаа Peter Van Garrett гэгчийг харуулна. Тэрээр хаашаа ч юм яарна, сүхт иргэндээ суун явах замд нь түүнд ийм зүйл тохиолддог. (1799 он) Лондон. Голоос усан живсэн байдалтай цогц солоод үүний өвхлийн шалтгааныг нь олох хэрэгтэй хэмээн зогсох залуу бол мэдээж манай киноны гол дүр болох Ichabod Crane. Тэр бол мөрдөн байцаагч. Цаашдаа хэдүүлээ Crane гэдээ дуудаад явъя. Манай хүн бас хөөрхөн шинжлэх ухаанч шүүхийн өмнө ирээд удахгүй 19-р зуунд эхлэх гэж байна. Гэтэл бид одоо ч хүмүүсийг зэрлэгээр тамлан шүүдэг хэвээрээ. Үүнийгээ болох хэрэгтэй. Үүний оронд тархиа ажилуулж гэмт хэрэгтнийг бодисдоор нь илрүүлдэг болцгоё гэснээсээ болоод саяны хэрэг гарсан Sleepy Hollow гэх газар руу явхаар болдог. Peter Van Garrett-ийг оролцуулаад 2-7 хоногийн дотор 3 хүн алуулсан. Хохирогчдын цогц бүгд толгойг болсон. Энэхүү хэргийн эзнийг олж шударга ёсны шүүхийн өмнө авч ирэх хэрэгтэй байна. Чи үүнийг хийж чадах уу гэснээр тэрээр огтхон чиргэлзэлгүйгээр ачаага баглана. Sleepy Hollow-ын зүг хөдлөнө. Түүнийг тосгонд ирэхэд нэг л ил хууль хүн амьдардаг гэхэд хитрхий жихэн газар өгтөж авдаг. Тэрээр явсаар Балтус Ван Таслын гэрт ирэхэд өөдөнд нь хээв нэг хоёр нөхөр үнсэлцээд үйж үйдэг. Крейнийг дотогш ороход үдшилэг болж байх бөгөөд тойрон бүжингээ Пикивич гэх тоглоом тоглож байгаад нэг хөөрхөн авхаа манай залууг сүү залуутайгаа андуураад үнсээд авдаг. Залуугийнхын царайг харалтаа. Найз өхнөө алдчихлаа гэсэн царай байгаа зү. Ван Таслыг ирж явааг хэлэхэд өөрийгөө түүний охин Катерина хэмээн танилцуулна. Түүний хин гэдгийг нь асуухад нэрийг хэлдэггүй. Тэгсэн ямар соёлгүй нөхөр вэ гэж заамдаа давхад нь цаанаас Ван Тасл эхнэрийн амтар гарч ирнэ. Манай хүн хэрэгэм зэрэг эрхэм зорилгоо танилцуулахад түүнд өрөө гаргаж өгөхөр болно. Маргааш өглөө нь болоход түүнийг дуудуулж яваад ороход эмч Томас, Санвартн Стенвик, шүүгч Самуэль, Нотрач гэгдэх Харден Брук болно. Тосгоны банкир, захирагч, газрын эзэн гээд байгаа юм л та. Ван Таслнаар түүнийг аимшигтай хэрэгтэй холбоотойгоор ярилцахаар өгтөн авч байгаа нь энэ. Тэгэхээр 3 хүн алуулсан. Эхнийх нь Peter Van Garrett, мөн түүний хүү болох Dirk Van Garrett. Хоёул эрх мэдэл бүхэн ирчүүд байсан. Хоёулаа хамт толгойгүйгээр олцсон. 7 хоногийн дараа Emily Winship мөн л толгойгүй байдалтай олцсон. Надад асуух асуулт уул овоо шиг их байна ирчүүдээ. Та хэдэд сэжиглэж байгаа хин нэгэн бий юу? Танд дарга нар чинь юу гэж хэлсэн юм бэ те мөрдөгчөө? Тэдний толгой бүгд тусдаа олцсон гэж хэлсэн. Үгүй ээ. Тэдний толгой нь өрдөөсөө олдоогүй. Толгой нь алга болчихсон хэрэггүй. Авчихсан мөрдөгчөө. Толгойгоо морьт нь там руу аваад явчихсан юм. Өршөөгөөрэй. Та эхлээ суучихгүй юу? Ингээд тэд залууд нэгэн түүхийг ярьж өгөхөр болно. Толгойгоо морьтон Хисиам Мерсанари гэдэг байсан юм. Германы анх үгийн тушаалаар Америкчуудыг Английн харьяанд байлгахын тулд хөлсний цэргүүдийг явуулсан. Гэтэл тэд бүгд мөнгөний төлөө тулаанд ирсэн байхад зөвхөн тэрл цусан дурлаж ирсэн байлаа. Хаана л дайн тулаан болно тэр тэнд манлайлан давхдаг байсан юм. Тэр Daredevil гэх нэртэй аврах том хар морьтойгоо дайнд ордгоор алдартай байсан. Тэр үргэлж дайсныхаа толгойг тастаж дайснаа айлган сүрдүүлэхийн тулд шүдээ шавх болгон хурцалдаг байлаа. Тэр мах чинь эцэст нь 79 оны өвөл эндээс холгүй Western Woods-д үгүй болсон юм. Тэд түүний толгойг нь өөрийнх нь сэлмээр таслаж хайсан. Одоо ч хүртэл ямар ч зоригтой ир Western Woods-ыг зорж зөрхөлдөггүй юм да. Тэр өдөр түүний газрын хөрсөнд бушилсан нь чөтгөрийн үрийг суулгасан зүйл болсон юм. Түүнээс хойш 20 жилийн турш Хисиан бушнаас амлан босож хүмүүсийн толгойг тасцсаар байна. Та арай ярьсан зүйлээ итгэдэг юм биш үсттэй. Харж байна гэдэг нь итгэж байна гэсэн үг. Тэд таныг шинжлэх ухааны номнуудтайгаа ирсэн гэж дууллаа. Танд энэ ном л хамгийн ихээр хэрэг болно хэмээн Байбл өгдөг. Би киноны ихэнд хэлсэн дээ. Тэр бол аливаа зүйлийг мохор сүсгээр биш, логикоор хардаг нэг нь. Саяны яриаг сонссны дараа тэрээр аллагыг сүнс үлддэггүй юм. Нью-Йоркод гэмт хэргийг өвөл олон гоблинууд үлддэггүй. Алгарчин мах цуснаас бүрдсэн хүн байгаа. Бас би түүнийг барих болно хэмээн хэлдэг. Үүний дараа дахин нэг эрийг морьтон толгойг нь таслаж өгөө хийдэг.
Өглөө нь болоход Килиан гэхэр түүнд морь өгч хэрэг болвол намайг дуудаарай. Би хизээд бэлэн байх болно шүү гэхийн зургүй буун дуу гарч морьтон дахин их хүний амьд хүрлээ гэх мэд ирдэг. Дөрөв дэх хохирогчийг Джонатан Масбат гэдэг юм билээ. Мэдээж мөн л толгойг нь аваад явсан байдаг. Мөрдөгч маань хэргийн газар дээр ирэнгүүтээ энд хэрэгээр хэд явж үзээд нундаг бодис цацаж үзэхэд яг л улаасан халуун ил дээр завцсан мэт байна. Толгойг завчих мөчөд хүзүү хэсгийн түлэгтэн шархан битүүрсэн гэж хэлдэг. Харин тосхны хэд тамийн халуун илт хэмээн хоорондоо шивнэлдэж байдаг. Джонатаны оршуулгыг хийсний дараа нь хүүн крен дээр ирнэ. Аавынхаа өшөөг авахыг хүсэж байна. Тань туслахад бэлэн гэхэд баярлаа. Чи надаас илүү ээжтэй хэрэгтэй гэсэнд хөрхий хүүгийн ээж нь ч мөн адил диваажинд байгаа. Одоо аавтай минь хамт аз жаргалтай байгаа гэж байдаг. Гэсэн ч крен татгалзаад явах гэж байхад нь Филипс түүн дээр ирнэ. Джонатан дөрөв дэх хохирогч байгаагүй. Тэр тавтах нь байсан юм. Таван хохирогч дөрөв авсанд байгаа гэх учир битүүлэг зүйл хэлээд яваад өгдөг. Үүний дараа тэрээр Йонгийг дуудаад хохирогч нарын булшийг ухахыг хүсдэг. Ингээд цогцснуудыг гаргаж үцгээд эхний 3 хохирогчийн нэг болох Эмили Виншипийн цогцыг үзэж байхдаа гидсэнд нь хутганы сорь байгааг олж анзаардаг. Ингээд түүний цогцыг өрөөндөө оруулж ирээд задлан шинжилгээ хийхээр болсноор өрөөндөх бүх хүмүүсийг хөөж гаргаад ганцаараа шинжилгээр болдог. Шинжилгээний үр дүнд тэрээр Эмили Виншипийг жирэмсэн байсан гэдгийг нь олж мэддэг. 4 авсан 5 цогц байсан гэдээ байсан да. Тэр нь ийм учиртай л байсан юм шиг байгаа. Филипс хохирогч Виншипийг жирэмсэн байсан гэдгийг мэдэж байсан гэхээр өвгчүүд нэг л сэжиг бүхий байгаад байгаа байхгүй юу? Үүний дараа түүнийг гүүр гарч явхад морины янцгах эвгүй чимээ гарч түүний хойно толгойг морьтон ирсэн байдаг. Крен хар хурдаараа зүхтэн хэсэг яваад иргэн харахад түүний толгойроо холуу шидээд яваад өгнө. Яг үнэндээ өнөөхөн толгойг морьтон биш, тосхны залуус түүнийг шогилсон болж таарна. Шөнө нь крен ээжтэйгээ хамт байсан үеэ зүүдлэн сэрээд доош буухад Катерина нууцаар ном уншиж байдаг. Крен түүнээс нууцаар ном унших шаардлагатай эсхийг нь асуухад тэрээр эдгээр номнууд нь ээжийнх нь болохыг хэлээд түүний төрсөн ээж нь 2 жилийн өмнө нас барсан. Одоо байгаа хойд их нь түүнийг асарч байсан сувлагч болохыг хэлдэг. Крен түүнээс яагаад Вантайсэл болон Вангаретнаар хамаатан болохыг хинч түүнд хэлээгүйг асуухад Слипи хооловт цусны холбоо эсвэл гэрэлтээр холбогдоогүй айл бараг байхгүй болохыг хэлдэг. Ер нь жижигхэн тосгон болохоор бүгд л нэг бол танилуд, нэг бол ураг төрлийн холбоотой л гэсэн үг. Вангаретийн гэр бүл энэ хавьда хамгийн баян тооцогддог гэр бүл байсан юм байна л та. Катерина гүлгийтэй байхад нь Вангарет түүний аавд нэг газар нэг эвдэрхий байшин өгснийг нь аав нүдийг гэртээ олтол наривжуулсан гэж тэрээр хэлдэг. Мөн Катерина түүнд сүнсний ертөнцийн элдв янзын дом шившлэг хийх тухай ээжийнхээ номыг янз бүрийн зүйлсээс хамгаалах болно хэмээн түүнд өгдөг. Үүний дараа тэд гадуур зугаалж Катерина түүний алгыг харна яагаад ийм их сорвтой болохыг асуухад тэрээр яагаад гэдгийг сандаггүй юм аа. Ухаан орхын л юм байсан гэж хэлдэг. Катерина бага байхдаа тоглодог байсан газраа ирнэ хамгийн анх ээж нь түн зурхыг заадаг байсан гээд тойрог зурхад үүнийг нь харсан крен яагаад ч юм дотор нэг үүрхдэг. Кардинал дуурахыг сонсоод энэ шувуунд үнэхээр дуртайгаа хэлэхэд крен түнд бага байхдаа тоглодог байсан тоглоомоо үзүүлээд нэг талтаа тор нөгөө талтаа шувуу харин үүнийг эргүүлэхэд торон дотор шувуу байгаа юм шиг харагддаг. Энэ бол үнэн. Гэхдээ харагдаж байгаа бүхэн заавал үнэн байх ёсгүй гэж хэлдэг. Шөнө болоход өнөө хэдний хөвгчүүл маань айхтар маргалдаж байгаад тэр дундаас шүүгчгээд байсан Филипсээ хаанигтээ явуулахар болно. Хаашаа тэгтлээ ярав ноён Филипс. Хар алид крен. Та надад туслах юм байгаа үсттэй. Энэ зүглээс зогтох аргагүй. Би өөр яана гэж. Та видеогийг жирэмсэн байсныг яаж мэдсэн юм? Тэр надад хэлсэн юм. Би таныг хүүхдийн эцэг нь байсан гэж бодож байна. Би эцэг нь биш. Тэр танд хүүхдийн нэрийг хэлсэн үү? Тийм ээ, тэр хэлсэн. Тэр над дээр хүүхдийг хамгаалах хуулийн талаар асууж ирсэн юм. Би түүнд нууцыг нь хадгалнаа гэж андгаалсан. Гэхдээ та түүнийг хүүхдийн эцэг нь алсан гэдэгт итгэж байна уу? Мортон түүнийг үгүй хийсэн юм. Би танд ямар ч мортон байхгүй гэж хэд хэлэх хэрэгтэй юм. Наадах чи юу юм? Ариун сэхүүс, мортноос хамгаалдаг юм. Гээд ээж байхад нь чихнээсээ толгоогүй гихтэх мортон ирээд Филипсийн толгойг нүдэн дээр нь таслаад гай болж яг урд нь толгой нөхрөөд ирдэг. Мортон ч толгойг нь авна хаа нэг тийшээ алгуулна. Маргааш өглөө нь болоход тэрээр өрөөндө хаалгаад өгч нь хөвтлээ ань хөвцдөг. Харин хотын дарга үүдийг онгойлго нь орж ирээд би түүнийг харсан. Тэр жинхэнэ юм байна. Мэдээж тэр жинхэнэ. Үгүй ээ. Та түүнийг хараагүй болохоор мэдэхгүй. Гэхдээ би түүнийг харсан. Тэр толгойгүй байсан. Түүнийг хот руу буцаах хэрэгтэй бололтой. Крен дахиад л ээжтэйгээ байсан үеийн дурсамжаа зүүдэлдэг. Зүүдэнд ихэндээ гэгээлэг байдаг ч сүүлд нь хүйтэн царайтай нөхөр орж ирнэ ээжийг нь хүчээр ил зуухны дэргэж ирж аваачиж зурсан зургийг нь үзүүлэн буцаан чирж гарч байгаа тухай байдаг. Үүний дараа өгчүүл дахиад л уулзч байх бөгөөд хотын дарга за энэ удаа би өөрөө Нью-Йоркод аваачиж өгье. Би энэ туршлахгүй нөхөр туурдахгүй гэд Кренийг муулаа зогсож байдаг. Харин өрөөний дээд талд Крен нилээд бодол олсны эцэст бууж ирнэ. Надад Вестерн Вудс руу хамт явах эрчүүд хэрэгтэй байна. Би айцаа даван гарсан. Морьтны булшийг олох хэрэгтэй. Товчоор бол энэ хэргийн учрыг олох болно. Хин надтай хамтав? Me.
Алагдсан хүмүүс ямар нэг сэжмээр хоорондоо холбогдоод л байна да. Ингээд аав чинь Вангаритай ямар нэг холбоотой байсан уу хэмээн Йонгоос асуухад бид түүнд ажилдаг байсан хэрхмээ. Гэхдээ юу ч биш шүү дээ. Харин Вангаритыг нас орохоос 1-7 хоногийн өмнө тэр хүүтэйгээ айхтар маргалцсан. Үүний дараа Вангарит аавыг дуудсан гэж тэргэлдэг. Тэд ярилцсаар явхад гинэт ой нам гүм чимээгүй болсон байгааг тэр хоёр анзаарна. Инхүү цааш тавихад ой гүн чулуун байшин байгаадаа тааралдаж Янг хүүгээр халахвчгийн дотогш ороход эвгүй байрын шулам сууж байдаг. Тэд түүнээс толгойгоо мортонг мэдих хэсгийг асуун буцаан гарах гэхэд нь өнөөх шулам крэнийг авч үлдээд юу ч сонсон бай хол байхыг сануулan хүүг гарч явахыг хүсдэг. Игснээ өөрийгөө гинжилж аваад түүнд өөрийгөө хүрч чадах хэсгээ шалгаж тэр нүхнээс гарч ирээд буцан ордог. Би түүнийг сонсож бас цусыг нь үнэртэж байна. Тийм байх нэ. Сонсож би энэ түүнийг зогсоох гэж ирсэн юм л та. Чи нөгөө ертөнцийн талаар мэдхийг хүсэж энд ирсэн. Би чамд харуулъя. Гиснээ нэг баг бахаг барьж авна. Толгойг нь таслаад цусыг нь юулээд чи юу хийгээд байна? Гэхдээ нь битгий ярьж бас хөдлөөрэй. Тэр ирэхэд би түүнийг барьж байх болно. Тэр чимээгүй. Тэр ирж байна. Хадагтай. Та намайг сонсож байна уу? Чи цусан живсэн толгойгоо мортон хайж энд ирсэн. Нар мантхаа болдог газар хүртэл Индианы жимийг даг. Тэр жим чамайг үхлийн модонд аваачна. Тэндээс толгойгоо мортонг ол гэж хэлээд буцаан ухаалт нь ундаг. Тэр хоёрыг буцан явах замд модны гүн цагаан морьтой хүн үзэгдэхэд Крен хойноос нь сэмэрхэн гитэн очиход өнөөхөн Катерина байдаг. Кренийг ойроо явъя гэхэд хинч түүнтэй хамт явахгүй байсан болохоор нь хань болохоор ирсэн гэж байдаг. Янг тэднийг саатуулна, та хоёрт харуулах зүйл байна гэсээр тэднийг дагуулan нэгэн модны өмнө ирэхэд тэр нь өнөөх үхлийн мод байж таардаг. Крен мод руу дөхөж очоод гараараа хурч үзэхэд цус гоожж байх бөгөөд тэр хоёрыг холойхыг сануулна, сүхээр нэг мөчрийг нь цохиход яг л хүний бие цавчиж байгаатай адил мах болон цуснаас тогтсон байдгийн. Холцсыг нь авах төдийд л цаанаас нүмнэх бүх охирогч нарын толгойг нь авч ирнэ хадгалсан байж таарж байгаа юм. Крен цаадхан талд нь очоод хөрсийг суулаагааг анзаар нухаж үзэхэд дотроос нь Хисайны бүхэл үеийн яс байгаа хэрнээ ганцхан гавлын яс нь л байдаггүй. Нэг осондоо энэхүү мод нь түүний хөнөөс нь өнөөх шаарил бөгөөд хөнөөсөн хүмүүсийн цусаар дижигдэж ургасан гэд ойлгож болно. Ийм учраас л тэрээр байн булчнаасаа толгоогоо ангарч ирнэ. Бусдын толгойг таслаад өөрөндөө авч ирдэг л байсан юм шиг байгаа. Мөн мэдээж түүний булшин там болон бодит ертөнцийг холбох гүүр болсон гэсэн үг. Яг инхүү яриа зогсож байхад гинэт цахилгаан цахиж Хисяны ясан бийжж тамаасаа аврах том морой хөлөглөн гарч ирнэ. Тэрүүхэн хавьдаа хид цогцуулаад хаашаа ч юм хин нэгний толгойг авахар давхиад өгдөг. Крен ардаас морь унаад давхсан боловч өнөөх нь алгизний алга болоод өгсөн байдаг. Энэ хооронд Брон болон бусдад ирчүүд манайд гарч байдаг. Хилэн гээд Кренд морь өгдөг сайхан сэтгэлдээ залуу байсан да. Тэрний хүн янз бүрийн сэлбэртэй төмөр дэнлүүд лагийн насаан тоглож байтал гинэтгийн ширээ ганхаж цахилгаан цохин галд уралцгэд чөтгөрийн мортон тэдний хаалгыг цөм өшөглөн тэдний толгойн хойноос ирсэн байдаг. Килиан илдээ аав нь эхнэр хүүхдээ нуугдахыг сануулж түүнтэй тэмцэлсэн боловч дийлэлгүй толгоогоо алтна. Эхнэрийн хүүгээ шалан дороо нуугаад эргэн харах мөчөд мортон аль хэдийн нөхрийнхэн толгойг барьсаар өрөөнд нь орж ирээд түүний ч мойдол толгойг авдаг. Үүдээр гарч явснаа буцан нэрээд шалыг цөмлөн хөөгч мойдол аваад явна. Хүүгийн орилох дуунаар мананд гарч байсан Бром чимээ гарсан зүгт ирэхэд тэдний толгойг ууданд хийн явхад нь Бром урдаас нь 19 мм-ийн цахиур буугаар нам авдаг. Мортон юу ч олоогүй юм шиг босоод Бромын хажуугаар зөрөөд явна. Бром ардаас нь дайрахад мортон сэлмээрээ хаагаад буцаа налхна. Бром чинжаал шитгэхэд мортон түүнийхэн шидснийг буцаагаад Бромын гоён зоочход цааш явна. Крен ирээд тэр чиний араас ирээгүй гэсэнд Бром зөрөөдлөн тэгсэн ч би түүнийг үгүй хийнэ хэмээн хадуур аав түнтэй дулццгааж нуруунд нь хадуур зоон зугтцгаадаг. Тэдний хойноос мортны түг хийх ботлын чимээ сонсогдно. Эрг нь харахад нь хойноос нь дайрч Кренийг ил дээрээ өлгөн шидээд харин Бром түн рүү дайрсан ч биеийг нь голоор нь хоёр хуваагаад яваад өгдөг. Өглөөний эмч түүний шарахыг үзээд ямар ч ойдол хэрэггүй юм байна гэж сууж байхад Крен Катерина хэмээн үгэлсээр ухаан орно. Харин Катерина өрөөндөө ямар нэг шулмын зам үйл үлдэж байдаг. Катерина түүнд бэлдсэн хандаа уулгахаар ирэхэд Крен тэдэнд мэдсэн бүх зүйлсээ хэлж өгдөг. Мортон зүгээр нэг хүмүүсийг алаад байдаггүй. Зөвхөн өөрийнх нь л гавлын ясыг авсан түүнийг удирдах байгаа хэн нэгний сонгосон тохирогч нарыг л үгүй идэг юм байна гэж тэрээр хэлдэг. Нэг ёсондоо түүнийг анх оршуулахад нь хэн нэгэн түүний гавлын ясыг булчнаас нь гаргаж аваад мортноор хороолохыг хүссэн хүний алуулаад байгаа гэсэн үг. Ингэж хэлээд тэрээр Катеринагийн андыг уун буцаад унцдаг. Ингэхдээ мөн л өнөөх хард арсан зүудээ зүүдлэн түүний зүүдэнд нь өнөөх л хүүдэн царайтай алуурчин нэг нь өрөөнөөс гарч явдаг ба Кренийг өнөөх өрөөнд ороход ээжийг нь харгасаар тамлан хөнөөсөн байдаг. Крен цочихдоо өргөс шиг үзүүртэй сандал дээр гараараа дарснаар түүний гар нь ийм олон нүхтэй болсон юм шиг байна лээ. Кренийг цочин сэрхэд Катерина урд нь сууж байдаг бөгөөд тэрээр өмнөх бүх таагүй дурсамжуудаа эргэн сансан болохоо хэлдэг. Крений ээж гимзэмгүй нэг юм байсан ч эцэг нь түүнийг буруутгах нь сүнсийг нь аврах нэрийдлэр өнөөх аимшигт хэрэгслээр ороосон ба тэр цагаас хойш Крен учир шалтгаан ач холбогдолд итгэж өдий хүрсэн байдаг. Би энд ирэх ёсгүй байж
Миний рационалд ярих учир битүүлэх ертөнцид хитрхи гүн явлаа хэмээн бууж өгөх янзтай суугт нь Катерина чи эндээс ямар нэг үр дүнтэй буцна гэж ирээгүй билүү хэмээхэд би энд ирээд хөөрхөн хатагтай үнсэлтийг авсан шүү дээ. Уучлаарай. Би чиний харахыг өнгөрсний дараа ийм зүйл ярьсанд. Би түүний үхэлд нүлэм сунгасан ч зүрх минь шархлаагүй. Чи намайг ховстуулсан гэж бодож байна уу? Чиний дотор жаахан ч гэсэн шулан байдаг байхаа. Учир нь чи намайг ховсчихсон шүү дээ. Үүний дараа түүн дээр Катеринагийн хойд иж Мэри ирсэн байдаг. Катерина гэрэнийг үүр цайдал сахиж суусан бөгөөд унтгаар явсан. Мөн тэдний гэрээ үйлчлэгч эмэгтэй морьтноос айн зугтсан тухай түүнд хэлдэг. Түүний гарсны дараа Крейн бүх охирогч нарын хооронд ямар нэг уялдаа холбоо байгаа эсэхийг шалгаж мэдхээр тэдний нэрсийг жагсаан хараад хөгжүүлийн маргалцдаг шүн яагаад Филипс алуулсан болохыг гайхан тэд Крейнээс талдуур ямар нэг зүйл нуугаад байгаа гадарлаж тосхны бүх хүмүүсийн нэрсийг мэдэх хэрэгтэй хэмээн ургийн модыг харахтаа нэг зүйлийг шалгахаар нотроод Шарден Брукс дээр очихоор болно. Яг гэж байгаа вэ гэхээр киноныхын далалдаг Ван Гарет байна шүү дээ. Тосхны хамгийн баяр. Түүний үлдээс нь хамгийн сүүлийн гэрээслэлийг үзэхээр хөгшин Харден Брукс дээр ирсэн байгаа юм. Тэр тосхны бүх баримт ичиг гэрээ энтрийг батлан хадгалдаг болохоор Харден Брукс гэрээслэл түүний хүүд үлдсэн гэхт нь түүний хүн бас өгцөн шүү дээ. Өөр хэнийг нойрын хүнд нь өвлүүлсэн байх ёстой гэсэнд тийм ээ бүгд дүрм журмын дагуу явдаг шүү дээ гэхэд Йонг зүнхнээс нэгэн гэрээслэл маягийн зүйл олдог. Харин хөгшин би ч өнгөрчтэй хэмээн толгоогоо барин суудаг. Киноны эхэнд Ван Гарет нэг гэрээслэл бичижсэн да. Тэр гэрээслэл нь энэ олж таардаг. Мөн тэрээр гэрээслэлдээ эд хөрөнгөө Вида Виншифт өвлүүлсэн байдаг. Мортон талуулдаг өнөөх жирэмсэн эмэгтэй шүү дээ. Тэд дахин нэг зүйл олдог нь Ван Гарет Виншифтээ нууцаар гэрэлснийг нотлох баримт бичиг байдаг. Ингээд тосхны дөрвөн хөгшчүүл түүний гэрээслэлийг эсэргүүцсэний нийл олдог. Тэднийг нууцаар гэрэлснийг Санварт нь Стенвик мэдэж байсан. Учир нь тэрээр хормыг гэрчилсэн. Мөн Вида Виншифийг жирэмсэн гэдгийг мэдээж Эмч Ланкастер мэдэж байсан байлгүй яах вэ? Харин хуульч Филипс хуулийн нөхцөлийг бүрдүүлж Нотрот ч Харден Брук гэрээг нууцлж хувилдсан нь ил болдог. Харин Харден Брук энэ зүйл аллахыг эхлүүлэн гэж мэдээгүй хэмээхэд эхлээд Ван Гарет олон түүний хөө мортонд алуулсан. Харин дараа нь өв залгамжлал авсан нэмэгтэй алуулсан. Аллага дагуулад байна. Түүний зарч байсан Джонатан Маспад аав хоёрын маргааныг гэрчлэхээр дуудагдсан. Тэрээр гарын үсгээ зурхтаа өөрийн нөхлөө дуудсан гэдгийг мэдээгүй байсан. Ингээд үнрөө мортныг удирдах байгаа хэнийг нь алуулахаар явуулж түүний толгойг авсан. Учир нь энэ гэрээг үлдсэнийг нотлох бүх хүн өгсөн. Яагаад вэ гэхээр гэрээслийн дагуу хууль ёсны өв залгамжлагч үгүй болсон тохиолдолд түүний хамгийн ойрын хамаатан эд хөрөнгийг өвлөн авах ёстой. Энэ Ван Гаратын дараагийн хамгийн ойрын нэгэн болох Балтус Ван Тассл гэсэн үг. Түүнийг буцсан ирэхэд Катерина өрөөнд нь сууж байдаг. Катерина түүнийг сансан болохыг хэлээд хаашаа яваад ирснийг нь асуухад зарим зүйлийг шалгахаар Харден Брукс дээр очсныг хэлэхэд ямар нэг сонирхолтой зүйл алсан эцгийг нь лавладаг. Грейн эргэн тойрноос ижиглэнгүүгээр харахад аав минь чамайг Нью-Йорк руу буцах хэрэгтэй хэмээсэн гэж хэлдэг. Грейн яагаад гэдгийг нь асуухад тэр чамайг өөрийн хэрэгт оролцоод байгаа дургуутсан байхаа гэж хэлдэг. Мөн тэрээр түүний гартаа юу ярьсан байгааг асуухад энэ нотлох баримт байгаа юм а гэсэнд тэгвэл чамайг энд үлдээдэй хэмээн тэрээр гарч одохдоо түүнийг нотлох баримтаа хаашаа хийж байгааг харсан янзтай эргэж хардаг. Өрөөнд нь наалз үзэгдэхэд Грейн найсандаа Йонгор устгахыг хүсгээд оройг нь холдуулахад шалан дээр чөтгөрийн нүдгэх муу ярын хараалыг зурсан байдаг. Шөнө Грейн бодол олон суухад хаалга онгоох чимээ гарч тэд доош буун үцгээд хинэгэн байшингаас гарна Вествуд руу чиглэн алхаж байдаг. Тэд хойноос нь нууцаар даган явсаар очин үзгээд Мэри үлтээх хэрэгтэй унтаж байдаг ба ягаад ч юм гараа зүсэж байдаг. Тэднийг буцан байшинд ирэхэд өнөөх гэрээ аль хэдийн алгуулсан байдаг. Грейн Катерина гэдгийг мэдэн түүний хойноос ирэхэд тэрээр бүхэн нотлох баримтуудыг шатаа нүгөө хийсэн байх бөгөөд игчхүүл Грейнийг энэ хэрэгт аавыгийн буруутай гэдгийг нотлож чадахгүй гэж хэлдэг. Грейн түүний аавыг энэхүү хэрэгт хамгийн ихэс сэжиглэгдэж байгаа нэгэн болохыг хэлэхэд хэрвээ чи түүнийг мэддэг байсан бол аавыг минь сэжиглэхгүй байх байсан гэж хэлдэг. Грейн түүнд энэ бүхэн аавыг чинь гэдгийг нотлох гинжин холбоогоор холбогдож байгаа гэсэнд тэгвэл өөр нэгэн гинжин холбоог олоо гэж хэлдэг. Катерина би чамайг зүрх сэтгэлгүй нэгэн гэж бодож байна. Гэтэл би чамд өөрийнхөө зүрхийг өгсөн гэхэд тийм ээ би чамд хайртай. Чамайг зориг гаргах нь Вестерн өөдрөө ирэх чинь л чамд хайртай болсон юм гэж хэлдэг. Харин Катерина түүнд юу гэж зоригтой байхаар аавыг минь мортон өдөртөж байгаа нэгэн гэж сэжгэлдэг юмгээд баяртай Икабод Грейн чамайг Слипи хоолойд ирсэн өдрийг харааж байна гэд яваад өгдөг. Грейн түүний ээжээс Катерина надтай уулзах болов хэмээн асуухад Мэри тэр өөрөө бууж ирэхээс нас чамтай уулзахгүй хэмээн мөрдөгчөө та яагаад өнгөрсөн шөнө намайг гараа зүссэн болохыг асуухгүй юм уу гэж хэлдэг. Мөн тэрээр түүнийг хэрэггүй зүйлд хошууд урж байна. Нөхөрд минь юу харснаа хэлээд үзээрэй хэмээн түүнийг сүрдүүлдэг. Яг энэ үед Ван Тассл орж ирэн Харден Брукс үгүй болсон. Тэрээр өөрийгөө дүүжилсэн. Санварт нь өнөөдөр тэднийг сүм дуудсан болохыг хэлээд энэ тосхны бүхий л ирчүүд эмэгтэйчүүд Грейнийг сэжиглэж байгаа тухай хэлнэ. Хэрвээ чи ухаантай бол энэ газрыг даруй орхих хэрэгтэй хэмэдэг. Үүний дараа Мэри газраас ургамал төвж байдаг ба Ван Гарет түүнийг цуглаанаас хоцрох гэж байгааг хэлэхэд тэрээр Гарет руу эйгүү харсанд цахилгаан цахим мортон ойнгүнээс гарч ирдэг. Тосхны бүхий л иргэд сүм рүү цугларцгаахад Ван Тассл мортогоо давхин ирээд мортон ирж байна.
Хойд игч нь үгүй болсон Катерина гэхэд аяг цахилан морьтны дуу гарахад бүхий л иргэд айд сандран сүмрөө орцгоодог. Харин Санвартан Ван Таслийг "Чи л буруутай. Тэр чамааг л хүсэж байгаа" хэмээн түүнийг боон авдаг. Катерина газар суун тарин уншиж эхэлнэ. Харин морьтны сүмрөө нэвтэрч чадахгүй байх бөгөөд сүхээ шитгээ тайлж байх ба үүнийг нь харсан Крейн тэр нэвтэрч чадахгүй хэмээн ирэхэд Ван Тасл бууг авна. Над руу ойртгол юм бол буудан шүү хэмээн сануулхад эмч дүүн танд нь хангалттай олон хүн өглөө. Бидний нүглээ намжлах цаг болсон гэхэд чи юу мэдэж байгаа юм хэмээн асуухад чиний дөрөв найз чинь чамайг хурсан гэхийн зургүй Санвартан түүнийг загалмаагаар зөвхөн хөнөөхөд Ван Тасл түүнийг буудан алдаг. Харин үүнийг харсан тосхны иргэд түүн рүү дайрч морьтонч дотогш нэвтрэх арга хайн модон ашиглахнаас авна олсоор уйж Ван Таслын хувилдаан бий болсон байна. Харин би үүнийг олж мэдлээ гэхийн завсар түүнийг морьтон хөнөөж гадагш чирэн хашаан тэглэхэд түүний толгойг нь таслан үгүй хийдэг. Катеринаг ухаалцсан байгааг харсан Крейн гарт нь шохоо байгааг анзаархад тэрээр чөтгөрийн нүдийг сүмийн шалан дээр зурсан байлаа. Ингээд тосхны бүхий л өгчүүл үгүй олж Ван Тасл ч гэсэн буруугүй гэдг нь нотлогдож бусад дөрөв нөхдөн түүний эсрэг хувилдсан болох нь ч тодорхой болдог. Маргаашин Крейн Катерина дээр ирэн "Муу ёрын сүнс чамайг ийм зүйл хийхэд хүргэсэн. Би чиний төлөө бурхан залбирах болно. Чөтгөрийн нүд ажиллаа хийлээ. Би шүмбэр хар даран зүудлэж өглөө бүр уу гашуугаар сэрэх болно. Баяртай Катерина" хэмээн түүнийг орхин явах замдаа гарахаар болно. Харин Йонг түүнд "Чи үүнийг Катеринаг хийсэн гэж бодож байгаа тийм бидтэй" гэсэнд үүнийг хэлэх аргагүй гэсэнд "Зарим шулуунаас сайхан сэтгэлтэй байдаг юм. Чи яаж түүнийг сэжиглэж чадваа" гэсэнд "Надад нотлох баримт байгаа" гэж байдаг. Харин Йонг түүнийг "Наад шалтгаандаа овцдуулсан байна" гэсэнд би үүнд ялагдлаа. Энэ бол маш том сургамж байлаа. Харин чи үүнээс суралцах ёстой. Тосхныхны нүүрний ард маш олон дүр бий. Хинч маскныхаа ард ямар ч аял дагуулж байгааг мэдэхгүй. Баяртай хэмээн хот руугаа буцдаг. Тэрээр замдаа ээжийнхээ өгсөн тоглоомыг эргүүлсээр явхдаа Мэригийн цогцыг зөөж байгаатай таарна. Цааш явсаар Катеринагийн өгсөн номыг эргүүлэн үзэхэд чөтгөрийн нүдэн хийнийг нэг хараахын тулд биш, харин хайртай хүнээ муу ёрын зүйлээс хамгаалахын тулд хийдэг зам үйл болохыг олж мэддэг. Бас мэдээж түүний эргүүлдэг тоглоомных нь учраа харагдаж байгаа бүхэн заавал үнэн байх албагүй гэдэг утгатай шүү дээ. Үүний дараа тэрээр сүүхээ тосхны зүг эргүүлэхийг тушаадаг. Аавыгаа, хойд ихийгээ, мөн хайртай залууга цөмийг нь алдсан хөөрхий Катерина уйлсаар сандал дээрээ сууж байдیں۔ Харин Крейм орогт ирнэ, Мэригийн цогцыг хараад гарын дэх сорвиг нь харна. Ямар ч итгэрэл байхгүй байгааг анзаарна. Алгыг нь зүсгэхээс өмнө аль хэдийн биеийн цогц болсон байгааг олж анзаардаг. Үзэгдэл солигдоход Мэри үхээгүй байх бөгөөд түүнийг харсан Катерина ухаалт нь ундаг. Үүний дараа тэрээр түүний өснөөс тайрна, шулмын зам үйлүүлдэж, морьтон түүний хойноос ирнэ, Катеринаг үгүй хийхийг тушаадаг. Ван Тасл морьтон харалгүйгээр зугтаацсан болохоор Мэрийг өгсөн гэд бодсон болж таардаг. Тэдний гэрээ үйлчлэгч айгаад зугтцсан гэд байсан да. Яг үндэ Мэри түүнийг алаад гарыг нь зүсэн өөрийнхөө цогцны оронд тавьцаан гэсэн үг. Түүний ургийн овг нь аарчир, нөгөө Катеринагийн тоглох газрын хөшөөн дээр байсан. Тэдний гэр бүл нь эндээс холгүйх нэгэн газарт амьдардаг байж л дээ. Харин аавыг нь өнгөрсний дараа газрын эзэд тэднээс газраа булаан авч тэднийг хөөсөн байна. Учир нь түүний ээж нь шулам хэмээн сэжиглэгдсэн болохоор юм. Харин ээж нь хоёр охиндоо шулмын зам үйлээ бүгдийг нь зааж өгөөд аавыг нь өнгөрснөөс жилийн дараа үгүй болсон байдаг. Эгчдөө хоёр тэндээ амьдрах болж гэтэл нэг өдөр түлээний мод цуглуулахаар явж байхдаа Хисианта таарсан бөгөөд түүний үххийг харсан байдаг. Ингээд тэрээр Хисианыг булчнаасан босгож өшөөг нь авч өгөхийн оронд өөрийн сүнсээ чөтгөрд өгөхөөр тохирсон байдаг. Өшөөгөө Хисианаар авахулахаар чөтгөр сүнсээ зарсан гэсэн үг. Ингээд тэрээр газрын эзэд болох Ван Гарет олон Ван Тасл нараас өшөөгөө авахын тулд Ван Таслын гэрт сувлагчаар нэвтрэн ээжигийн хөнөө нь өөрөө түүнтэй гэрлэж хорон төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Видео Ван Гареттэй сүйт авахснаа Килианы гэр бүлд хэлснийг эхнэр нь энэ шуламд хэлсэн болохоор нь тэдний гэр бүлийг нь үгүй хийсэн байдаг. Ер нь бол түүнийг энэ зүйлийг хийсэн болохыг нь нотлох бүх хүмүүсийг морьтноор халуулсан гэсэн үг. Мөн мэдээж бүх хөрөнгийг өвлөхөр болсон болохоор Катеринагч муу адил үгүй хийх ёстой. Мөн тэрээр дөрөв өвгөн яаж урагдсан бэ гэхээр Санвартан хүсэл тачаалаар нь урагдаж харин хуйлж олон нотрооч өвгнийг айдсаар нь барьж авна. Эмчийг зарц сааратан унтсан гэдгээр нь айлган сүрдүүлсэн байдаг. Тэгээд ч болоогүй агуу дотор Крейнд морьтны тухай хэлж өгсөн шулан болох өөрийнхөө ихэр ихчигээ хүртэл хорооцсон байвал яах вэ? Ингээд ч морьтон Катеринагийн хойноос ирж тэд ферм рүү орон зугтаацгаана. Морьтон хаалгыг эвдлэн тэдний хойноос хөөх ба тэд шатаар дээш гарan зугтацгааж фермийн дээвэр рүү гарan сэнсээр дамжин доош буун фермийг шатааж өргөдөг. Тэд сүүх өнөө ой модны зүгт ахилтан морьтонч тэдний хойноос хөөнө. Крейн жолоо Катеринад өгөн өөрөө цахиур бууг аван морьтон буудан унагсан ч модны мөчөр цохиул нь хойш унахдаа түүний морин дээр ойж эргэн харахад Хисайн сүүхнээс дүүжлэгдсэн байдаг. Тэрээр сүүх тэргэн дээр морьтонтой нэгийгээ үдсээр үхлийн модны өмнө ирдэг. Харин энэ үед Мэриж модл ирсэн амьд хэврээл энүү хэмээн Катеринаг буудах гэхэд нь Крейн түүнийг зогсооход Крейний цээжинтэн буудаж Катеринаг барин түүнийг ав. Тэр энд байна хэмээн зааж өгдөг.
Грэн их саяны толгойг Мэригийн оноогоог анзаарна. Түүн рүү өсрөн толгой газар унахад тэд уралдан толгойг авахар тэмцэлтэхэд энэ удаа Янг Мэриг модоор цохин унгаж морьтон сэлмээ далайн Катринагийн толгойг яг цавчдгийн даваан дээр Грэн түүний толгойг морьтонд өгснөөр тэрээр хайж байсан өөрийн жинхэнэ толгойгоо буцаана авдаг. Катринагийн өгсөн номыг хийсэн болохоор гэмтээгүй юм билээ. Морьтон толгойгоо эргүүлэн авсан дайруудаа аврах хар хүлгээ дуудана. Мэриг морин дээрээ дүүн эргэж дахин хизээж ирэхгүйгээр там руугаа буцдаг. Бүх зүйлийн учир тайлагдаж шин зун гарсан байх бөгөөд Грэм Катрина Янг хоёрыг дагуулна. Нью-Йоркд ирж байгаагаар 1999 оны Sleepy Hollow гэх хизээж үзэхэд тэрэлний гоё мэдрэмжээ үргэлж өгч чаддаг кино маань өндөрлөг. Тэгээд 1999 онд нээлттэй хийгээд удалгүй шин зун эхлэж байгаа нь бас нэг гоё тохиол байдаг. Ойрд бүр үнэхээр завгүй байсан ч үзэс тасаар байгаад л энэ 7 хоногт ямар ч байсан багтааж киногоо оруулж чадлаа. Blue Summer-ыг үзсэн хүмүүс нь part 2-оо хүлээж байгаарай. Ямар ч хэлээс нь эх 7 хоногт яаж игээд оруулчих байг. Үзээгүй хүмүүс нь зүүн дээд болонд байгаа icon дээр дараад үзээрэй за. Утгагүй шинжил олох гэж байгаа болохоор шинжилтэй холбоотой зөндөө олон кинонуудыг оруулах болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. See ya. Like болон subscribe дарахаа битгий мартаарай.